Ухаархуй уралхуй хоёр нэртэй үзэсгэлэн яг одоо галерейд болж байна. За тэгвэл миний анхаарлыг татсны 3 зураг байгаа. Энэ зураг бол ийм 3 морины зураг байгаа байхгүй юу? Гурлаа болохоор за цаас акрилаар хийсэн байгаа. Тэгээ хэмжээний хувьд бас нэлээ өргөн том хэмжээтэй байж ич үнийн хувьд ердөө 40 мянган төгрөгөөр худалдаалж байгаа байхгүй юу? Тэгээ энэ бүр үнэхээр анхаарал татлаа. Уг нь жаазл гэхэд бараг л нэг 30-40 мянган төгрөг байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийн хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх авиас ур чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор тэдний уралсан гар урлал уран зургийн Ухаархуй уралхуй 2 үзэсгэлэнг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн Ухаархуй уралхуй 2 үзэсгэлэнд хүмүүжигчдийн уралсан төмөр модон урлал, эсхий бүтээгдэхүүн, чулуун шатар, бүтэн сэлбэртэй гэр, уран зургууд гих 196 бүтээлийг 5 дугаар сарын 4-өөс 8-ны өдрүүдэд уран зургийн галерейд олон нийтэд нээлттэй төлөвлөж байна. Хүмүүжигчдийн бүтээлүүд зах зээлийн үнээс 5-аас 10 дахин хямд үнэтэй байгаа нь анхаарал татна. Тухайлбал 170-аас 900 мянган төгрөгөөр худалдаалдаг гар хийцэн эсхий гутал энд 75 мянган төгрөгөөр худалдаалагдж байлаа. Заавал нөгөө нэг алдаа гаргасан хүн болгон бол муу гэд биш. Хүн нөгөө нэг ядарсан нэгээ дэмжих хэрэгтэй. За одоо ер нь бол нийгэм их өөр болсон л байна л да. Одоо жишээ нь бидэд одоо хоригдлын хийсэн бүтээлийг авахгүй ч гэдэг юм те надад муу юм тохиолдно гэдэг өнцгөөс харах юм бол энэ бол бас нөгөө нийгмийн томоохон ялгарлан гадуурхалт болж байгаа. Тийм болохоор өнөөдрийн одоо нөгөө хүмүүсийн үзэсгэлэн үзэж байгаа хүмүүсийн уур амьсгал бол ер нь бол хоригдл гэхээсээ илүү хүн ийм зүйлийг бүтээж чадсан байна. Дээрэс нь хэдийгээр одоо эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэсэндээ тэнд бас хүмүүс нийгмийн нэг хэсэг бас ажиллаж амьдарч одоо өөрийгөө олж ийн гэдэг итгэлээр бол одоо манай хүмүүсийн бүтээлийг дэмжих нь л их байна. За хоригдлын хийсэн бүтээлүүдээс худалдаа авах боломж тухайн анги нэгжтэй холбогдоод худалдаа авах боломжтой байдаг. За энд бол бид нэр зөвхөн ийм бүтээлүүд байгаа шүү, ийм бүтээлүүдийн хоригдлууд хийж чадж байна гэдгийг нэгдүгээр харуулах зорилготой. Хоёрдугаарт энэ хоригдлын гим хорийн хохирлыг барагдуулахад ийм үнэлгээ тавьсан байж байгаа. Үнэлгээ үзэсгэлэн дууссаны дараа тухайн хорийн ангитай холбогдоод энэ бүтээлүүдийг худалдаж авах боломжоор хангаж байгаа юм аа. Албан агшаар тухайн яг хүмүүжигчдийнхээ өөрсдийн бүтээлийг л харж байгаа болохоос биш бус. Харих анги салбар нэгжийн хүмүүжигчдээ яг ямар бүтээл гаргаж байгааг бол тэр болгон мэдтгүү. Одоо ингээ бүх албан агш нартаас ингээд үзүүлж харуулж байгаад нас баяртай байна. Их мундаг бүтээл хийдэг мундаг хүмүүс байт юм байна. Та бас өнөөдөр ингээл галерейаар явж байхад те онцлог ч юм бүр нүдэнд чинь тоссон тийм бүтээл ямар бүтээл вэ? Тэр нэг хар азарганы зураг байна. Маш гоё бүтээл болсон байна. Та өнөөдөр бас үнэнд дэжгүй те үнэхээр таалагдсан бүтээл ч юм байвал худалдаж авах уу? Би болохоор нөгөө нэг эсхий урлаар айгуу гоё юмнууд хийдэг болсон. Миний гадуураас үнэлгээнээс айгуу хямдхан байна. Нэг гутал авдаг юм уу гэж байж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдэнд 20 гаруй мэргэжил эзэмшүүлж хөдөлмөрт сургаж байна. Түүнчлэн 20 хал эдэлж буй хүмүүжигчид бүтээл төрвөн хөдөлмөр хийж мөнгө олж гэр бүлдээ дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн харилцаа сайжирч итгэл нэмэгдэж сэтгэл санаанд ч эргээр нөлөөлж байгааг алба хаагчид дурсаж байлаа. Цаашдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдийг олон талаар дэмжсэн Ухаархуй уралхуй үзэсгэлэн жил бүр тогтмол зохион байгуулахаар болжээ.